За тэгвэл Улсын хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар 3 дугаар сарын 10-нд Улсын дээд шүүхийн эрүүгийн иргэний танхимын шүүгч Хос хоёрт хандан ял идлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт хөргөлжээ. Өөрөөр хэлэх юм бол Улсын хурлын гишүүнээр ажиллах 4 жилийн хугацаа дуусгаар болох үеийг хүртэл ял идлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн байна. За ял идлэх хугацааг хойшлуулах хүсэлтээс гадна шүүх хурлыг дахин явуулж өгөх хүсэлтийг Даваагийн Цогтбаатар гишүүн Улсын дээд шүүхт хандаж хөргүүлжээ. Манай улсын дээд шүүхийн практикт ийм хүсэлт ирж, за энэ хүсэлтийн дагуу шүүх хурал дахин зарлагдаж байсан түүх байхгүй. Мөн ял идлэх хугацааг хойшлуулах үндслэгч хуульд тодорхой зааж өгсөн байдаг юм а. За тухайлбал шүүгдэгч 3 хүртэлх насны хүүхэдтэй өргөх толгойлсон эцэг эх бол гэх мэт зайлшгүй хүндэтгэх шалтгаануудыг тооцсон байдаг. За улсын хурлын гишүүн Даваагийн Цогтбаатарын хувьд дээрх үндслийн алиндаж багтахааргүй байгаа юм а. За хэрв хангаж байсан бол за дээд шүүх шийдвэр гаргахаас өмнө хянаж ял идлэх хугацааг шүүхийн шийдвэртэй хамт тогтоож өгсөн байх учиртай. За харин улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороо улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зоригт хаяглан мөн л 3 дугаар сарын 10-ны өдөр алтан бичиг хөргүүлжээ. За гэхдээ энэ алтан бичгийн хариу одоо хүртэл ирээгүй. За ирэх хэсэг нь ч эргэлзээтэй гэдэг тайлбарыг хэлж байгаа юм а. Энэ асуудлыг яах вэ гэдэг дээр хамаагүй хэн байх нь хамаагүй энд хууль одоо хэрэгжихгүй байна гэдэг дээр би тантай бол 2 гараараа санд нийлж байна. Ганцхан процедур нь байхгүй байгаа тул магадгүй хууль санаачлах шаардлага гарах байхаа л гэж байна шүү дээ. Магадгүй хууль тогтоогчийн хувьд бол хууль санаачлах шаардлага гарах байхаа л гэж хэлж байна. За улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдож гэмбүрүүтэн тогтоогдсон практик байхгүй тул Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлыг яах вэ гэдэг шийдвэрлэж чадахгүй байна гэх тайлбар хэлснээр төгс үхэл өмнөх парламентаас Баатар-Улиг гишүүн авилгын хэрэгт холбогдож за хууль тогтоогчийн хувьд шүүхийн маргаан эцэлэг нь шийдвэрлэгдэх хүртэл гишүүнээр ажиллах нь ёс зүйн үйл хэмээн үзээд өөрийн хүсэлтэд улсын хурал дахь намын бүлэгтээ уламжилж байсан төвтэй. За мөн улсын хурлын гишүүн асан ган тулах хүчингийн хэрэгт холбогдож за мөн л түүнд холбогдох шүүхийн маргааны үед тэрээр өөрийн хүсэлтээр бүрэн эрхэд зүтгэлзүүлсэн байдаг. За энэ мэт олон жишээг дурдж болохоор байгаач хууль тогтоогчид үндсэн хуулийн ганц шалтан залтаар гишүүний бүрэн эрхийг зүтгэлзүүлэхгүй гэх байр суурийг илэрхийлж байна. За өөрөөр хэлбэл хилэлцсэн ч ямар шийдвэр гаргах нь улсын хурлын бүрэн эрхийн асуудлаа гэдэг тайлбарыг өгч байна. Тэгснээс үндсэн хуулийн шалтан зал яриад тэр надад хийж уншиж байна. Энэний ард ямар зарчмууд ажиллах вэ гэдэг л ярьж штэ. Тэгэхээр одоо улсын хурлд энэ асуудал хэн оруулж ирэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хариуцсанаараа хууль зүйн сайд уу эсвэл ял идлэх үйл ажиллагаа хэн тавихаараа ерөнхий прокурор хэн нэг нь оруулж ирнэ дээ. Яг л дээд шүүх улсын хурлд оруулж ирэх ёсгүй. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хариуцж хуулиар одоо чигүүрэг бүлээж байгаа хэн нэгэн албан тушаалтан улсын хурал яах ёстой. Асуудлыг оруулж ирэх ёстой. Оруулж ирсэн асуудал дээр улсын хурал яах ёстой. Хилцээ шийдвэр гаргах ёстой. Тэр шийдвэр нь ямар ч үж магадгүй. Тэрийг нь тийм байх ёстой гэдэг тулгалт байхгүй. Энэ бүрийн эрх асуудал. За улсын дээд шүүхийн шүүгч шийдвэрээ танилцуулж алах цогцноор хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг ч за улсын дээд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй 106 хоног өнгөрч байгаа нь шүүхийн практикт цоошин жишээ болж үлдэж байна. За харин хамгийн олон гишүүнтэй парламентын хувьд ял сонсон гишүүнтэй хамтран хууль баталсан 106 дахь өдөр өнгөрч байна.